Сайн мэцгаано уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэндээ хятадын нэгэн гэр бүлд тохиолдсон хэргийн талаар ярих гад бэлтлээ. Хятадын хэл хүмүүсийг хэлээр нэвтрүүлэхдээ асуудалтай хүн нэвтэрчихвээ гэж болгоомжилж шалгалтаа маш хатуу хийдэг. Нэг өдөр шалган нэвтрүүлэхдээр нэг асуудалтай хүн илэрсэн гэсэн зүйл болдог. Тэгээд тэр хүн болохоор Америк нэгдсэн улсын Чикагогоос хөдлөөд дөнгөж ханхаад ирээд байсан нэг зорчигч байсан. Биеэр жижиг туранхай тэр хүнийг Лэй гэх эрэгтэй паспорттай явж байх үед нь баривчилсан байсан. Гэтэл паспортыг нь харсан ажилтан шууд л нэг сонин зүйл байгааг анзаарсан байсан. Хинч харсан зураг дээр хүнтэй царай дүрхэн огт таарахгүй түүнчлэн эрэгтэй хүн гэж хэлэхэд бол нэлээд сэжигтэй харагдчихсэн. Ингээд түүнийг шалгаад үзтэл хүйсээ хүртэл өөрчилсөн дүрсгэж хятад руу орох гэж байсан эмэгтэй хүн байсан. Түүний жинхэнэ нэр нь Чиндан Лэй. Чиндан Лэй байцаалтын үеэр нөхцөл байдлаа ярьж эхлэхдээ үнэндээ Лэй гэдэг хүн бол миний найз. Би өөрийнхөө паспортаа алга болгочихсон юм аа. Тэгээд ээж маань маш хүнд өвчтэй хүнд байгаа учраас яаралтай хятад руу ирэх хэрэгтэй болсон юм аа. Тиймээс аргагүй дээд найзынхаа паспортыг зээлээд хэрэгэлсэн юм аа гэсэн нэг л үнэмшил муутай тайлбарыг хэлдэг. Шалгаад үзтэл паспортын эзнийг Хэйлэй гэдэг байсан. Тэгээд Чиндан Лэй гэх энэ эмэгтэйтэй гэр бүл эхнэр нөхөр байсан. Түүнээс гадна ээж нь аль хэдийн нилээд хэдэн жилийн өмнө нас орсон гэдг нь ил болдог. Тэгэхээр энэ эмэгтэй нөхрийнхөө паспортыг бариад хятад руу орж ирэх гэж оролцсон байна гэсэн үг байна. Харин үүнээс 4 хоногийн дараа Америк нэгдсэн улсын Индиана мужийн Лайф хотод цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Хороодлын гаднах ил зогсоолд нэг машин нэлээд хит хонлоо. Хит хоногоос хойш тэр машинаас маш өмхий үнэртэй байна. Ирээд шалгаад өгөөч гэсэн дуудлага байсан. Ингээд цагдаа нар шууд очиж машиныг шалгахад дотор нь том хогны уут 3-ыг сайтар боогод хийчихсэн байсан. Машины хаалгыг нээгээчгүй байхад л ойр орчимд нь тэр өмхий үнэр бол бүр үнэхээр аимшигтай үнэртэж байсан учраас цагдаа нар нэн даруй хаалгыг нь онгойлгоод уутнуудыг задлж үзтэл уутан дотор хэсэглээд хуваагаад хийсэн хүний цогцос байдаг. Ингээд цогцыг таних ажиллагааны үр дүнд хохирогч нь 28 настай хятад эрэгтэй Хэйлэй болох нь тогтоогддог. Хэйлэй гэдэг нь хятадын хэлээр нэвтрэх гэж байгаад баригдсан Чиндан Лэй гэх эмэгтэйгийн нөхөр болох нь л тогтоогдсон гэсэн үг. Гэхдээ энэ нас орсон Хэйлэй гэдэг хүн бол эх орондоо үнэхээр өндөр үнэлэгддэг элит гаралтай нэгэн байсан. Хятадын шилдэг их сургуульд тооцогддог Цинхуа их сургуулийг төгссөн бөгөөд тухайн үедээ Америк нэгдсэн улсын нэр хүндтэй Пурдэ их сургуульд магистрийн зэргээр суралцаж байсан оюутан байсан. Хэрэг гарамгт цагдаа нар Хэйлэйгийн ойр дотны хүрээг нь шалгаж эхэлсэн бөгөөд яг тэр үед хэд хоногийн өмнө эхнэр нь Америк нэгдсэн улсаас бүрэн явж хятад руу гарсан гэдгийг цагдаа нар тогтоосон. Ингээд Чиндан Лэй бол гол сэжигтэн болсон гэсэн үг. За нэгтгээд хэлэх юм бол хэрэг Америк нэгдсэн улсад гарсан харин сэжигтэн нь Америк нэгдсэн улсаас хятад руу зүгтсэн нөхцөл байдалтай байсан гэсэн үг. Чиндан Лэйгийн намтыг харах юм бол тэр бас нөхөртөөгөө адил Цинхуа их сургуулийн химийн инженерчлэлийн ангийг төгссөн маш ухаантай эмэгтэй байсан. Их сургуульд орох үедээ Сичуан мужийн нийт 770 мянган шалгуулагчдын дундаас дээгүүр байр эзэлж байсан гэхээр нэлийн толгойтойд тооцогддог тийм эмэгтэй байсан. Гэвч зан араншин нь дотгошоо тул их сургуульд орсныхоо дараач гэсэн их дууцоотой мөн амьдрал нь дардан байгаагүй ахлах сургуульдаа сурлах сайтай гэгддэг байсан ч нэр хүндтэй сургуульд ормогцоо хятадын өнцөг булан бүрийн шилдэгүүд цугларсан тэр сургуульд өөрийгөө голох мэдрэмж нь нэмэгдэж эхэлсэн. Өөртөө итгэх итгэл нь өдөр өнгөрөх тусам унж байсан. Үүний улмаас сэтгэл готрал ганцаардал нь улам гүнзгийрсэн байдалтай байсан. Их сургуулийн 3 дугаар курст байсан нэг өдөр түүний амьдралд жижигхэн гэрэл туссан. Энэ нь болохоор ерөнхий боловсролын хичээл дээр санамсаргүйгээр хажууд нь суусан нэг залуу түүнээс харандаага зээлхийг хүсдэг. Энэ явдлаас хойш тэр хоёр бие биенийхээ нэрийг асууж танилцсан, утасны дугаараа солилцож холбоо тогтоон танилцсан бөгөөд тэр оюутан нь түүний нөхөр Хэйлэй байсан. Хэйлэй бол Чиндан Лэйгийн дотгошоо байдлыг нь ойлгож дулаан харцдаг хүн байсан. Хоёул нэг хичээлийг семестрийн турш хамт сонссоор айжмаар дотн болцгоосон. Үнэн дээр Чиндан Лэйгийн хувьд бол өөрт нь ингэж зөөлөн инэрэнгүү ханддаг хүн бараг анх удаа байсан. Хэйлэйч бас Чиндан Лэйгийн хөөрхөн төрх мэдлэгтэй ухаалаг чанарт нь татагдсан. Ингээд тэд удалгүй хосууд болцгоосон.
Бүх зүйл аз жаргалтай байсан. Амьдралдаа анх удаа найз залуутай болж аз жаргалыг мэдэрч байтал удалгүй цочирдом мэдээ Чинданлейд ирдэг. Тэр нь ээж нь гинт нас орсон гэсэн мэдээ байсан. Мэдээж энэ үед бол түүнд маш хүнд байсан. Гэхдээ тэр үеэс хойш бол Чинданлей маш тогтворгүй болж эхэлсэн. Анхандаа дотгошоо тайван хүн байсан ч гэсэндээ цаг хугацаа өнгөрөх тусам ямар нэгэн зүйл санаанд нь нийцэхгүй бол дотгошоо байхаа болж тэр хүн нь удирдагч нь байна уу, багш нь байна уу, хинч байсан хамаагүй шууд л тэр хүн рүү хашгирч ууралж, орилж өөртөө байгаа сэтгэл хөдөлгөөнөө гадагшаага гаргадаг болж эхэлсэн. Ер нь бол уураа хянах чадвар нь маш муудсан гэсэн үг. Түүнээс гадна сургуулийн найз нөхдөдөө ч сайн зохицож чадахгүй, жоохон зүйл дээр маргалдаж, зөрчил үүсгэж байнга хил ам хийдэг болж эхэлсэн. Чинданлигийн бодлоор энэ сургуульд цааш үлдэх боломжгүй юм шиг санагдаж, эцэст нь Америкийн нэгдсэн улсад явж магистрт сурахаар шийдвэрээ гаргадаг. Энэ шийдвэрт Хейлэтэй холбоотой бас нэг шалтгаан байсан. Хятад улс асар том болохоор их сургуулаа төгсгөд хүмүүс ихэвчлэн өөр газар руу тараад явцгаадаг. Өөрөөр хэлэх юм бол сургуулаа төгсөх юм бол найз залуу нь хаа нэг тийшээ яваад өөрөөс нь салах байхаа гэж тэр бодож эхэлсэн. Найз залуу Хелен маш сайхан зантай, найз нөхөд олонтой. Тийм учраас төгсөөд надаас салах юм бол өөр эмэгтэйтэй дорхноо л учирчих байхаа гэсэн айдас түнд төрж эхэлсэн байгаа. Тэгээд Чинданлей хэрвээ бид хоёр хамтдаа Америкт сурахаар явах юм бол бүх зүйл шийдэгдэх юм байна гэж бодож эхэлсэн. Ингээд Чинданлей найз залуудаа Америкийн нэгдсэн улс руу хамт явж суралцах саналыг тавьсан. Аз болоход тэр хоёулаа маш толгой сайтай, хоёулаа суралцах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байсан болохоор Хейлэч гэсэндээ сайн сургуульд орж чадах юм бол Америк руу явъя гэж зөвшөөрдөг. Чинданлей Пүрдүү их сургуульд бүтэн тэтгэлгээр тэнцэж төрүүлээд Америкийн нэгдсэн улс руу нисдэг. Харин Чинданлей оюутны визээ хурдан аваад Америкт очисон боловч найз залуу Хейлэгийн виз нь бол байнга хойшлогдоод удаашраад байгаад исэн. Тэгээ энэ үед бол Чинданлей улам төвшөж ингэж агаад найз залуу маань Америкт ирж чадахгүй болчих үедээ гэж айсан болохоор Хейлэг нөхрийн статустаагаар өөрөө урьж авчирхаа шийддэг. Тэгхийн тулд мэдээж яаралтай гэрлэлтэд баталгаажуулах хэрэгтэй болсон. Ингээд найз залуудаа хилж түүнийг ятгаж зөвшөөрүүлээд тэд албан ёсоор эхнэр нөхөр болцгоодог. Ингээд удалгүй виз нь гараад тэр жилийн 11-р сард Хилэж гисэн Америкийн нэгдсэн улсад ирж чаддаг. Тэр мөн адил эхнэрийнхаа сурж байгаа Пүрдүү их сургуульд механик инженерийн магистрт орж чаддаг. Ингээд Хятадын элит хос Америкт шинэ амьдралаа эхлүүлцгээсэн. Тухайн үеийн танилуудын хэлснээр бол тэр хоёр хизээч цаашгүй хосууд шиг харагддаг байсан. Нэг сургуульд явдаг, нэг гэрт амьдардаг, дэлгүүр хэсэгтээ ч ойролцоох цэцэрлэг түрээлэнд салхилахтаач байнга тэр хоёр хамт явж байдаг байсан. Хүмүүс бүр тэр хоёрыг хооронд нь цавуудаад наачсан юм биш байгаа гэж хоорондоо хошигнж ярьцгаадаг байсан гэж сүүлд ярьж исэн. Гэтэл удалгүй нөхөр Хейлэй шинэ орчинд хурдан дасаад найз нөхөд олонтой болж өөрийн хүрээллээ бий болгож эхэлдэг. Харин эхнэр Чинданлей дүнэн сайн байсан ч гэсэндээ хамт суралцагчдтайгаа санал зүрхэд уур нь хүрч тэднэртэй шууд л хэрэлдэж маргалддаг байсан. Хятадд байхдаа байсан зан чанар нь бол өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан гэсэн үг байгаа. Удирдагч профессор нь хүртэл оролцож түүнийг тайвшруулж зөвлөгөө өгдөг байсан ч гэсэндээ ерөөсөө тэр багшийнхаа үгэнд бол сайн орж өөрчлөгдөж чадаагүй. Чинданлей өдөржингөө сургууль дээрээ болсон зүйлсүүдээ орой ирээд нөхөртөө ярьж хүмүүсийг байнга түүнд муулдаг байсан. Анхандаа бол нөхөр нь түүний яриаг сайн сонсдог байж агаад дараа нь энэ удаа чиний буруу байсан юм биш үү? Чи хязгаараад авсан юм биш үү гэх мэтчлэн зарим үед эхнэрийнхээ талд орохгүй тийм үгнүүдийг хэлдэг болж эхэлсэн. Тэгээ энэ үед бол Чинданлейд гомдол хуримтлагдаж улмаар энэ нь гэр бүлийн том маргаан болж хувирсан. Чинданлей Америкийн нэгдсэн улсад ирээд 2 орчим жил болсон үед удирдагч профессортойгоо бүр муудалцаж багийн ажилласаа халагддаг. Төгсөж чадахгүй хэмжээнд хүрсэн аюултай нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Нөхөр нь туслахын тулд танил талаа ашиглаж шинэ профессор олж өгч ингээд тэр магистра төгсөөд шууд докторт орж чаддаг. Ингээд докторт орсон ч гэсэндээ Чинданлей бол байнга ганцаардаж асар их стресс хуримтлагдаж байгаа талаараа нөхөртөө байнга ярьсаар л байсан. Тэгээ гэртээ ирэхэд зарим үед нөхөр нь байхгүй байх юм бол чи хайч чухаа би ирсэн чинь чи байхгүй байх хурдан гэртээ ир гэх мэтчлэнгээр
нөхрийгөө бол байнга дууддаг болж эхэлсэн. Улам нэгэн даймжраад нөхрийн уулзалт гадуур гарахыг нь хүртэл асуудал болгож хэрэлддэг болж эхэлсэн. Тэгээ сүүлдээ бол түүний төсөөлөл нь манай нөхөр өөр эмэгтэйтэй яваад байгаа юм биш үсттэй гэсэн бүр төсөөлөлд хүртэл автан энэ нь байнга хэрүүл болж үргэлжилдэг болж эхэлсэн. Анхандаа бол зүгээр маргалддаг байсан бол уурын асуудалтай Чинданле аажмаар ширүүсэж нөхрийнхөө хацрыг алгаддаг болж мааждаг болж ялангуяа нөхрийнх нь намнаас сали боли гэсэн үг гаргал юм бол маш хүчтэй уурлаж нөхрийгөө цохиж зоддог болж эхэлдэг. Нэг удаа уулзалтаас буцах замдаа дахиад маргалдаж тисгэ болсон нөхөр буюу Хэлэй ингэх юм бол хоёлаа үнэхээр салъя гэж хэлчихдэг. Тэгээ салъя гэсэн үгийг сонсмогцоо Чинданле бол туйлдаа хүртэл уурлаж чи яаж сална гэж хэлж зүрхэлж байна. Ингэж ахын оронд хоёлаа хамтдаа үхийгээд нөхрийнхөө жолооны хүрдийг нь гинт эргүүлж орхисон. Энээс нь болоод машин шууд мод мөрөгсөн. Аз болоход амь насанд аюул учраагүйч нөхөр нь бол энэ үед баг зэрэг бэрцсэн. Харин түүний шинж тэмдэг уламд орцоор нэг өдөр нөхрөөсөө чи надад баталгаа бичиж өг гэж шаарддаг. Тэгээ энэ баталгаан дээр бичсэн зүйл нь болохоор нэгдүгээрт үхэн үхтлээ надаас салахгүй, хоёрдугаарт би хизээч ихнэрээ уурлуулахгүй, гуравдугаарт би хятад руу буцаж явахгүй гэсэн 3 заалтыг бичсэн байсан. Тэгээ энэ 3 зүйл бол магадгүй Чинданлегийн хамгийн хайдаг байсан 3 зүйл байсан байх магадлалтай. Чинданлегийн аав нь бол их сургуулийн профессор, харин ээж нь хөдөөний жирийн эмэгтэй байсан. Ээж нь удаан хугацаанд нөхөртөө дорд үзэгдэх мэдрэмжтэй байсан бөгөөд энэ нь хардалт болж хувирсан. Нөхөр минь намайг орхиод илүү дээр эмэгтэйтэй явчихгүй дээ гэсэн хоосон айдас нь түүнийг эзэмдэж ээж нь аавыг нь мөрддөг байсан байгаа. Нэг удаа аавынх нь ажилдаг их сургууль дээр нь очиод эмэгтэй хамт ажилдаг хүнтэй хардаад тэр эмэгтэйг нь очиод шууд алгадаж байсан. Тэгээ энэ адилт нь бол аав нь залхаж салыг гэхэд ээж нь галтгооны хутга барьж өөрийгөө гэмтэх гэж бөөн үүмэн самун гэртээ тарж исэн байгаа. Тэгээ Чинданлегийн хувьд бол багасаа л энэ аав ээж хоёрынхоо байдлыг харж өссөн. Чинданлег их сургуульд ороод удаагүй байх үед эцэг их хоёр нь салцгаасан. Ээж нь охиндоо салснаас болоод миний амьдрал сүрсэн гэж байн гомдлож эцэст нь сэтгэл гутралаасаа болж ээж нь амнаа хорлож амнасаа алдсан байсан. Үүнийг харсан Чинданлед бол салах гэдэг зүйл үхэл шиг, аим шиг болон үлдсэн байх магадлалтай гэдгийг бол сүүлд сэтгэл судлаачид ярьж исэн. Чинданлегийн хувьд нөхрөө байнга хардаж хяндагаасаа гадна тэр бодол нь бол бүр улам даамжраад нөхөр маань Америкт ирэхийн тулд намайг ашигласан юм биш байгаа. Зүгээр л намайг ашиглаж Америкт ирж сурахын тулд виз авахын тулд намайг ашигласан юм биш байгаа гэсэн бодолд бүр автаж эхэлсэн. Тэгээд 2004 оны зул сарын өмнөх өдөр ойрын хятад хосууд цуглаж оройн уулзалт хийж хоол идэж исэн нэг өдөр байсан. Тэгээ энэ өдөр болохоор Хэлэй архинд нилээн халаад олон хүний өмнө би бол хизээч салалтыг дэмжин. Салалт бол зүгээр зүйлштэй гэсэн утгатай юм ярьцдаг. Тэгээ энэ үгэнд нь бол мэдээж Чинданле асар их цочирдож гарын салгалж уур нь буцалж олон хүний өмнө доромжлогдсон юм шиг мэдрэмжийг авсан байгаа. Дараагийн өдөр буюу зул сарын өдрийн орой тэр юу ч болоогүй юм шиг нөхөртөөгөө оройн хоол идэж романтик уур амьсгалыг бий болгоод нөхрөө хоёлаа хамт үзэж байсан нэг киногаа дуурайж хий гэж санал болгосон байгаа. Тэгээд даавуу гаргаж нөхрийнхөө нүдийг боогоод урдчлан бэлдсэн гавыг гарт нь зөөсөн. Нөхөр нь гайхаад чи энэ бүх зүйлийг хизээ бэлтчихсэн юм бэ гэд асууж байх мөчөд Чинданле өөр нэг бэлдсэн зүйл болох цэнхэр өнгийн хутаг гаргаж ирээд нүд нь боогдож гар нь гавлагдсан нөхрийнхөө цээж рүү шууд зоож орхисон. Нөхөр нь бүр хашгирахч завдалгүй цээжнээс нь цус урсаж эхэлсэн. Чинданлегийн хэлснээр бол тэр үед гинэт ухаан орсон юм шиг болж айд сандран өөрөө түргэн тусламж руу дуудлага өгсөн. Ингээд яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөний ачаар нөхөр нь эмнэлэгт хүргэгдэж яаралтай хагалгаанд орж азар амьд үлдэж чадсан байгаа. Ингээд энэ зүйлээсээ болж Чинданле бол тэр дорой баривчлагдаж энэ гэмт хэрэг нь илт тодорхой байсан учраас сургуулиасаа хөөгдөж паспортыг нь хурааж аван хоригдсон байгаа. Тэгээ энэ аимшигт мэдээг хятадд байсан нөхрийн гэр бүл танилуд сонсоод яаралтай сал гэж шавдуулж исэн. Гэтэл нөхөр Хэлэгийн хувьд бол өөрийг нь алах гэж байсан Чинданлегийн төлөө их хэмжээний барьцааны мөнгийг төлөөд бүр өмгөөлөгч хүртэл эхнэртээ авч өгөөд эхнэрээ шоронгоос гаргаж авч чадсан байна. Тэгээд мэдээж
гэмт хэрэг үйлдсэн учраас Чинданлыг бол хятад руу албатан буцаах магадлал бол маш өндөр байсан. За ингээд удалгүй 2005 оны 8 дугаар сард Чинданлыг Америкийн нэгдсэн улсаас албатан гаргах шийдвэр гардаг. Энэ үед тэд салалтын бэлтгэлдээ ч гэсэн орцгоосон. Салалтын асуудлаар ярилцах ёстой зүйл их байсан. Эд хөрөнгө байр гэх мэтчлэнгээ яах вэ гэд тиймээс тэр хоёр бол хамтдаа уулзаж ярилцахаар болдог. 8 дугаар сарын 19-нд тэд оройноос эхлэн салалтын асуудлаар ярилцаж байгаад дахин маргалдаж эхэлдэг. Тэр шүндээ болохоор маргалдаж байгаад маргаан нь арай намжиж нөхөр Хейлен бол унтдаг. Тэгэхэд өглөө буюу өөрийн 6 цагаар эхнэр Чинданли унтаж исэн нөхрөө сэрээгээд цаашид бит хоёрын харилцаа яах вэ гэж асуудаг байгаа. Тэгсэн чинь нөхөр нь өчигдөр шөнө бүгдийг ярьж хоёлаа сална гэж шийдсэн бидтэй. Битгий намайг сэрээгээд би одоо бүх зүйл дууссан. Чи салалтаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлээд буруу тийшээ хараад үргэлжлүүлээд унтдаг. Тэр мөчид Чинданли нөхрийнхөө нурууг хэсэг хугацаанд ширтэж сууж байгаад ногооны өрөө рүүгээ очоод өмнө нь аваад бэлтчихсэн байсан гар буг гаргаж ирэн ямар ч эргэлзээгүйгээр нөхрөө шууд буудаж амнасыг нь хөнөөсөн. Гэхдээ хамгийн аимшигтай зүйл нь Чинданли нөхрийнхөө цогцыг гэрт нь үлдээгээд түүнтэй хамт 7 хоног тэнд байсан. Эхний хэдэн өдөр бол нөхрийнхөө үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан гэж өөрөө ярьж исэн. Уйлж, орилж, гашуудж байснаа тэр өөрөө надтай салъя гэж хэлсэн штэ. Тиймээс түүнийг алсан зүг гэж өөрийгөө бас тайвшруулж исэн гэж өөрөө ярьж байгаа. Цаг өнгөрөх тусам мэдээж цогцос муудаж өмхийн үнэр гарч эхэлсэн. Гэвч түүний хөргөгчөнд хийх гэхээр жижигхэн биетэй эмэгтэйгийн хувьд бол нөхрөө даахгүй тэгээд хийх ямар ч боломжгүй байсан. Эцэст нь тэр хэд хоногийн турш нөхрийнхөө цогцыг хувааж хэсгэлж эхэлсэн гэж байгаа. Тэгээд үүнийхээ дараа хогны уутанд хийгээд машинд хийгээд алслагдсан машины зогсоолд аваачиж машинтай цуг орхисон байгаа. Түүний хувьд бол өөрөө хэрэг удалгүй илэрнэ гэдгээ мэдчихсэн болохоор нөхрийнхөө паспортыг бариад хятад руу зүгтъя гэж шийдсэн байсан. Тэгвэл цагдаад баригдсан Чинданлигийн хувьд бол би хятад руу зүгтсэн нь бол зүйл бишээ. Нөхрөө алдсан учраас би амиа хорлоё гэж шийдсэн байсан. Гэхдээ эцсийн удаа нөхөртөөгөө цуг болзож явсан газруудаа эргэн санаж дурсамжаа тойрч үзмээр санагцсан. Тийм болохоор би хятад руу очиж тэр газруудаараа явчихад дараа нь амиа хорлож амнасаа алднаа гэж төлөвлөсөн байсан юм а гэсэн зүйлийг ярьсан. Гэхдээ энэ нь бол мэдээж хил дээрээс баригдаж тэгээд түүний бүх энэ хэрэгүүд нь бол илэрсэн байгаа. Ингээд 2006 оны 9-р сард шүүх хурал Шанхайд болсон. Шүүхээс болохоор Чинданлид цаазаар авах ялыг оноосон. Гэхдээ үүнтэй зэрэгцээд 2 жилийн дотор хэрвээ сайн ялтан байж чадах юм бол цаазаар авах ялыг нь бүх насаар нь хоригдох ял болгох магадлалтай тийм цаазаар авах ялыг оноосон байсан. За тэгтэл ялаа эдлээд явж явах явцдаа Чинданли үлгэр жишээ хоригдол байсан гэсэн тийм зүйл ангаар хорих ял нь 20 жилийн ял болж өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр 2005 онд шоронд ороод 2025 оны 11-р сард суллагдахаар болсон гэсэн үг. Тэгэхээр 11 сард аль хэдийн Чинданли бас суллагдчихсан гэсэн үг байгаа. Түүний үйлсэн энэ хэрэг баримтат кино хүртэл болж олон янзын дүгнэлт анализтайгаар үзэгчдэд хүрсэн. Тэр тазын ялаас мултарч чадсан шалтгаан нь элит гарлан түүнд нөлөөлсөн байх магадлалтай гэж хүмүүс бас үздэг. Чинданли байнга би нөхрөө маш их хайрлсан, харин тэр намайг хайрлаагүй болохоор би түүнийг алсан гэж ярьдаг байсан. Бүхнийг би хайрын төлөө хийсэн гэж бас тийм тонин шалтгаан тайлбарыг бас ярьдаг байсан. Чинданлиг суллагдахаас өмнө нэг телевиз ярилцлага авсан. Тэгээд шоронгоос суллагдсныхаа дараа юу их вэ гэж асуусан чинь шоронгоос гармагцсан англи хэлний орчуулагчаар ажиллах хүсэл мөрөөдөлтөө гэж ярьсан байсан. Тэгэхээр одоо 2025 онд суллагдсан гэхээр магадгүй одоо хаа нэгэн газар англи хэлний орчуулагчаа хийгээд явж явах магадлалтай. Гэхдээ шоронгоос суллагдсан яг түүний царай төрх яаж өөрчлөгдсөн бэ гэдэг дээр ямар нэгэн мэдээлэл байхгүй хаалттай байгаа юм билээ. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс түүнийг таньж магадгүй танихгүйгээр ажиллаулж байгаа хүмүүс ч байх магадлалтай юм байлээ. За тэгэд та бүхний хувьд энэ хэргийг сонсоод юу гэж бодож байна? Миний хувьд бол Чинданли цаазаар ахуулах ял авах хэрэгтэй байсан мах гэж бодож байна. 20 жилийн ял аваад шоронгоос гарч ирээд одоо ингэ нийгэмд амьдарч ийн гэдэг нь бол надад үнэхээр шудраг бус санагдсан. Өмнө нь нэг удаа нөхрийгөө алах оролдлого хийжсэн. Тэгэхэд нөхөр нь өөрийг нь уучлаад шоронгоос хүртэл гаргасан байхад салалт гэсэн шалтгаанаараа амь насыг нь хөнөөсөн гэдэг нь бол үнэхээр аимшигтай. Гэхдээ бас нөгөө талаар түүний ийм аимшигтай салалт гэдэг үгэн дээр хамгийн хэмзэлдэг болсон нь бас түүний аав ээжийн
нөлөөлөл их байсан юм шиг санагдсан. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин комент хэсэгт сэтгэлээ бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.